Сайн аа. Яасан миний анд? Юу болсон? Төрүүлээ байж байгаараа миний хооло цангаад. Хоёлаа хараагүй удлаа. За, нэрээ юу болсон гэдээлээ. Даал. Юу болсон гэд байлаа. Чи солонгос хэл сурмаар ингээд илүү. За, тэгвэл найз нь солонгос хэл заагаад үгүй. Төрүүлээ асуух зүйл байна. Миний найзын солонгос хэлний төвшин анхын шат, дунд шат, ахлах шат. Аль нь вэ? Солонгос хэлний анхын шатаа. За тэгвэл найз нь анхын шатанд тааруулаад заагаад өгье. За Монгол хэлийг сурахад ч гэсэн бид нэр анх цагаан толгоогоо сурдаг. Цагаан толгоогоо сурж иж цаашид бидний үг сурах бүхэлдээ энэ монгол хэлийг сурахад маш их хэрэгтэй байдаг. Солонгос мөн адилхан. За тэгхийн бол солонгосод чиний сонсож үзсэн зүйл байгаа. Мо ца За энэ мо ца мөн юу юм бэ гэх юм бол чаам гэдэг нь чиний сонсож үзсэн байж магадгүй сонсож үзээгүйсэн ч хамаагүй. Яагаад гэх юм бол би зааж өгөх болохоор. За чаам гэх юм бол энэ кио нин тэгэд 리을ийг чинь одоо яаж хиймээр юм бэ? 리을 энэ дөрвөлжин мим тэгэхэд пип шиу 이응 За ингээд чиэд хиэд сонсож үзсэн байж магад сонсож үзээгүйсэн ч хамаагүй. Яагаад гэх юм бол найз нь чамд зааж өгч байгаа болохоор. За дараагаар нь мөөн гэдэг нь юу юм бэ гэх юм бол а о у и вэ 위 모음 гэдэг. За тэгхийн бол төрүүлээд энэ кио тэгээд а хоёрыг нийлүүллээ. Тэгхийн бол киог а хоёрыг нийлүүлснэ. Киога гэх юм уу? За тэгж бодож ёстой болохгүй. Солонгос болох юм бол энэ киог мим тэгэд пив гэж одоо яг чаам гэдгээр тусдаа дуудах юм бол киог мим тэгэд 리을 гэж уншдаг болохоос нийлүүлэхэд ч гэсэн киог мим пив гэж тэгж дуудагддаггүй. киога мима 리라 тэгхийн бол хинэ бэнэ анэ сэнэ канэ монголоор гэх юм бол ийм жоохон сонирн болж байгаа байхгүй юу? Тэгэхээр найз нь зааж өгье. Бити санаа зов. киог а хоёрыг нийлүүллээ. ка. За тэгвэл дараагаар нь тэгэд а хоёрыг нийлүүллээ. та. нин а хоёрыг нийлүүллээ. на. 리을 а хоёрыг нийлүүлэхээр ра. За энэ хүртэл би чам зааж өгөхөд жоохон тэгэх юм бол мим а хоёрыг нийлүүлэх юм бол юу юм бэ? Юу гэж хэлэх үү? Тэ ёс то ухаантай ма гэж хэлнэ. Өстой зүв бэ миний найз. За тэгэх юм бол дараагаар нь үргэлжлүүлээ хоёлаа хийчихье. За пив а хоёр па. шиу а хоёр 사. 이응 아 хоёр а. 지읒 아 хоёр 자. 히읗 아 хоёр 하. 대 하하하하하하 гэж инээх. За инээх ингээ ингэж хэлэхэд 하. Ингээд миний найз 모음, чаам гэж юу гэдгийг чи мэдэж авлаа. Эднэрийн дуудлага киог болох юм бол K, J, G хоёроор дуудагддаг. Нин болох юм бол нин, N гэдгээр дуудагддаг. Тэгэд болох юм бол T, D гэр дуудагддаг. 리을 болох юм бол R, L хоёроор дуудагддаг. Мим болох юм бол M гэдгээр дуудагдаж
пиев болох юм бол P, B гэдгээр дуудагддаг. За, шиу, S гар дуудагддаг. Харин ийн болох юм бол юугаар дуудагдах вэ боддоо. За, ийн гэдгийн энэ ийн нь ахмаргүй болохоор би энийг үгээр хэлэхээс илүү бичгээр зүгээр үлдээе. За, чид болох юм бол чэй гар дуудагдаж, хид болох юм бол боддоо юугаар дуудагдбаар байна. Хид юу ээж болох уу? Тийм. Ста зөв хэллээ. H хид. Мундаг нь. Ер нь миний найз гэхэд солонгос хэлийг жишээ бол ус тас дорой хичээл хийгээд дороо сурч чадах юм байна. Гэтэ миний найз битээ их түргэлээрээ. Ер нь юм сурнаа гэдэг түргэлээд яарад бүтдэггүй шүү. Монгол үгэнд зүр цэцэн үгэн дотор яарсан яадаг билээ, яарахаар даарнаа гэдэг үг байдаг. Тэр яг үнэн үг. Тийм болохоор жоохон мэлхээ шиг удаан ингээд сурч ин гэж бодоорой. Тэгэх юм бол одоо саяны зааж өгсөн. За тэгэх юм бол одоо мөөм. Тэгвэл мөөм юу гэж дуудагддгийг мэдмээр байгааз. А, о. Ингээд доош харцсан игээр дуудагддаг. О болох юм бол о, у болох юм бол ю, болох юм бол I хэрнээ зураас татсан байгаа. И болох юм бол I, болох юм бол E, болох юм бол манай зэ үсэг байдаг та. 3-ын тоо шиг зэг эсрэгээр нь тавьсан шиг дуудагддаг. За тэгвэл ви хоёр нь яа дуудагддгийг. When, we, үри бид нар англи үгээр we гэдэгтэй яг адилхан. We гэж дуудагддаг. Дуудлага шүү. За тэгвэл we нь дуудлага юу гэж болох вэ? We. Гэхдээ энд орсон дуудлага we нь болох юм бол W, I. За миний нэс ингээд сурахад одоо эднэрийг нийлүүлмээр санагдаж байгааз. За тэгвэл нийлүүлээд үзье. Оогоор хийгээд үзэх үү. Төрүүлээд мөөм ог дээр доор нь киогийг оруулаад үзье. Ог. Ингэж болж болно. Ог. Гэхдээ ог шүү. Чэжлэхтэй бол яг нь окей, гэж чэжлэж болно. Гэхдээ чи яг сурахтаа бол бүрэн зөв сурах хэрэгтэй. Ог. Энэ хоёр юу нээлсэн байна? Мөөм, чаам хоёр нийлээд ог гэдэг үгийг бий болголоо. Тийм бол одоо чаамаас мөөм хоёрыг нийлүүлээд үзье. Чаам юу байлаа? Кио, нин, тэгэр, рир. Эдгээр чинь чаам байсан. За, чаам, рир дээр мөөм, уу хоёрыг нийлүүлье. Юу болох вэ? Руу. Ёстой зүг байна. Руу болно. За, дараагийн өөр чаам бодож үзье. Өөр чаам юу байлаа? Өөр чаам. Чамд бодож байгаа зүйл байна уу? За, тэгвэл пиев гэдгээр хийгээд үзье. За, пиев дээр чи ямар мөөм нийлүүлмээр байна? И гэдэг мөөм нийлүүлмээр байна уу? За, тэгвэл пи, и хоёрыг нийлүүлчлээ. Юу болох вэ? Пи болж байна. Энэ хүртэл сурахад ямар байна? Хэцүү биш байгааз. За, тэгвэл хамгийн сүүлчийн нийлүүлээд үзье. Энэ удаад болох юм бол чаам, мөөм, чаамыг нийлүүлнэ. За, нийлүүлээд үзье. Нин, нин. За, эд гурыг нийлүүлчлээ. Юу болох вэ? Нан, би,
би бол гэж хэлж болно. Нан. Стац бай миний найз. Ийм ухаан. Чи өшөө сурахыг хүсэж байна уу? Гэтэ одоо энэ хүртэл сурахад миний найзын яг болно. Өдөрт чи яг иймэрхүү багаар солонгос хэлийг сурахад 1 жилийн дараа гэж боддоо. Өнөөдрөөс ахвалаа 1 жил солонгос хэрэглээг чи ингээд сурлаа. Тэгэх юм бол анхны өдрийн чиний хичээлийн одоо яг хэмжээ ийм бага исэн бол 1 жил гэхэд энэ чинь ийм их хэмжээшгүй ийм их болно заа юу. Тэгэхээр найзтайгаа одоо дараа ч гэсэн уулзах амлалтаа хийгээ яваарай. Шууд явахгүй шүү. Амлалт хийгээ явах шүү. Дараагийн уулзалтанд ч гэсэн найз нь сайхан хичээл чам зааж игээ заа ёо. Өдөрт ихээр биш багаар. За. Ингээ хоёлаа өнөөдөр дуусгая. Найз хичээлээс миний хичээл зааж өгсөн ямар байна? Нэг хэцүү биш хагаад. Ингэж сурах юм бол сурмаар байгаад. За өнөөдөрт ингээ дуусгая. Баяртай.